Их эзэн Чингис хааны үлгийн нутаг Хинтээ нуруу, Хинтээ багынтээ нуруу манай монголчууд сайхан айлцгаагаарай. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын 3 дахь том нуруу Хинтээ нурууныхаа талаар ярьж өгье. Хан Хинтээ нуруу, Чингис хааны үлгийн нутаг, Чингис хааны төрсөн нутаг Хинтээ нуруу гайхамшигт үзэсгэлэнт Хан Хинтээ нурууны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болъё. Лайк андарч, саб андарч, комент хийрээ. Хинтээ нуруу нь Монгол улсын Хинтээ болон Төв аймгийн нутагт орших нуруу юм аа. Чингис хааны турсан нутаг бөгөөд түүнийг нутаглуулсан гэдэг бурхан халдуун бол Хинтийн уланд харьяалагдана. Ноён оргил нь асралт хайрхан далайн түвшнөөс дээш 2799 м-т өндөрт өргөгдсөн байдаг. Номхон далай болон хойд мөсөн далайн айс хав багтах онон гол, хэрлэн гол, туул гол зэрэг олон гол мөрөн тус нуруунаас их хавн урсдаг байх нэ. Хан Хинтийн дархан цаасд газар. Монгол орны зүүн хойд хэсэгт Хинтээ нурууны төв хэсгийн өргөн удам нутгийг эзлэн Хинтээ аймгийн Батчирээт, Өмнө Дэлгэр, Төв аймгийн Мөнгөн морьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнг аймгийн Мандал, Ерөө зэрэг сумдын нутгийг хамрах Хинтээ нурууны төв хэсгийн өргөн удам нутгийг эзлэн хойноос урагш 158 км, баруунаас зүүн тийш 185 км тогтсон Хинтээ нурууны дархан цаасд газар гэж байдаг. Хинтээ нурууны уул нурууд нь харьцангуй намхан бөгөөд хавтгай дүү бөмбөр оройтой зүг бүр тийш их аван урс голуудын хүндийг хоссон дүр төрхтэй уулархаг нутаг юм аа. Хинтээ нурууны гол чиглэл нь зүүн хойноос баруун урагш чиглэн орших боловч салбар уулс нь өргөрөг дагаж баруун урдаас зүүн хойш сунш тогтсон байдалтай байдаг. Тэдгээрийн дотор баруун тийш салбарлсан нь Бага Хинтээ, зүүн тийш салбарлсан нь Их Хинтээ нуруу юм аа. Туул, хараа, ерөө, минж, захар, шороот, онон, иг, хэрлэн гэх мэт томоохон голууд тэдгээрийн сутгал олон жижиг голууд их аван урсах бөгөөд нэг хэсэг нь хойд мөсөн далайн айсав, нөгөө хэсэг нь номхон далайн айсавд багтдаг. Мөн цэнгийг уст нуурууд элбэг байдаг. Хан Хинтээд нэрд гарсан онон, эстийн, тарс, минж, ерөө, зуу, гутай, барах, бүснуур, галттай, бурх зэрэг олон тооны ангаах хувцастай халуун хүтэн аршаан ус байдаг. Хинтээ нурууны баруун хэсгээс их аван урсах шарлан хонг хэмээх хоёр гол нийлж ерөө гол болон урсдаг. Тэдгээр голуудын бичирт харьцангуй өргөн хөндий бүхий хонин нуг Хинтээ нурууны баруун хойд хэсэгт зэрэгцэн оршдог 5 зүйлийн ширмэс мод бүхий янз бүрийн хэв шинжтэй ой. Монгол оронд маш ховорцсон жодоо модны ой тайгыг хамгаалах зорилгоор улсын хурал 2012 оны 5 сарын 23-ны өдөр 57 дугаар тоо тогтоолоор нийтдээ 1,748,103 га талбайг хамгаалтанд авсан байдаг. Энэ жодоогийн мод нь Монголын хамгийн өндөр мод юм байна. Өндөр нь бараг 100 м хүрдэг байх гэж сонсч байсан. Хинтээ тайга бол Төв Аз, Сибирийн хөвчин өмнөд шувтрах байгаль цаг уурын онцлог нөхцөлд бүрэлдэн тогтсон. Хангаа хөвсгөлийн уултар ойныг бодвол гадаргын нам төвшөнд үүст тогтворцсон уулын хажуугийн зүг зовхсын ялгаа төв хэсэгтээ төдийлөн илэрдгүй онцлогтой. Хинтээ нурууны бусдаас ялгарх онцлог нь хамгийн их хур тундас ундаг бөгөөд гол горих, намг балчих, хад асаг бүхий гатлахад бэрх балар харанхуй ой хөвчтэй. Уулсын орой хэр нуруугаараа ой модгүй нүцгэн боловч их зэгц асах хад дүүрэн царамтай. Монгол орны ой бүхий бусад нутгаас ихээхэн өөрмөц цэвэр тайгын ландшафт бүхий газар юм аа. Бага Хинтээ нуруунд алтан үлгий 2646 м. Хийдийн сардаг 2666 м. Шар булгийн сардаг 2534 м. Гил уул 2551 м. Төвшин уул асгтын сардаг зэрэг өндөр улс бий. Хинтээ нуруунаас зүүн тийш салбарлсан Их Хинтээ нурууны салбар уулс нь Бага Хинтээ нурууны уулсаас харьцангуй намхан оргилуудтай. 2300-аас 2400 м-аас дүүл хэтэрдэг Их Хинтээ нурууны хамгийн өндөр оргил нь Бурхан халдуун аа. Энэ манай Чингис хааны онгон байдаг гэж ярьдаг. Бурхан халдуун хайрхан маань Их Хинтээ нурууны хамгийн өндөр оргил нь байх нь энэ нь 2362 м өндөр бол байх нэ. Үүнээс гадна Дуутян, Сүүхлэг, Бирягийн ан, Шитэн баг орц гэх мэт сүрлэг сайхан уус бас байдаг. Хинтээ нурууны дархан цаасд газрын ойн сангийн талаар жоох ярив.
Төв Азийн эрсдэс уур амьсгалтай нөхцөл зөгцсөн ургадаг. Байгалийн жамаар нөхөн сэргийх чадвар нэн хязгаарлагдмал төмөр хөнөөлт шавд болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг уулын ой юм аа. Хаан хинтийн ой мод нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсний эвдэрлийг хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан урмал бичил битний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой байх нь. Нийт ойн сангийн талбай нь 553,170 мянган га талбай. Түүний орчмын бүсийн ойн сангийн талбай нь 801,451 га гэж тогтоосон. Хаан хинтийн дархан цаасдах газрын ойн сангийн 96.8% шилмүст 3.2% нь навчид, орчны бүсийн ойн сангийн 92.3% шилмүст 7.7% нь навчтай юмд тус эзэлдэг. Хинтийн нурууны дархан цаасдах газрын нийт ойн сангийн талбай 30.1 мянган гаан одоо шатсан байна. Харамсалтай. 10.2 мянган гааг нь одоо огтлсон. Одоо аж ахуй төрж төлөө мужаа антер хэрэгсэн гэсэн үг. 41.8 мянган гаан тармаг ой одоо сэрэг гэсэн үг тийм байгаад 11.4 мянган гаан одоо ойжих талбай байна гэсэн үг. Одоо нөхөн сэргэлд ой моджуулах тийм талбай байна. За хаан хинтийн нуруунд сүүлийн 30 жилийн судалгаанд судалсан үр дүнгээс үзэхэд янз бүрийн экологийн орчинд ургасан 85%-ийн 389 төрөлд хамаарах 1229 гуурст дээд ургамалтай байх нэ. Хинтийн улсаар төрөл бүрийн жимс жимсгэн эмийн болон гоо сайхны тэжээлийн хүсний ургамлаар ийм нэм баялаг байдаг. Тухайн нутгийн ургамлын аймгийн онцлогийг харуулж чадах унган завсрын унган үлдэс ургамлууд бас их байдаг. Хаан хинтийн уулсын систем нь Монгол орны Амьтны аймгийн газар зүйн мужлалаар хинтийн тойрогт хамаарна. Хинтийн нурууны төв хэсэг нь буюу онон хэрлэн туул хараа ерөө минж голуудын савны ихний уулзур болсон зэлүүд хөвч тайган хөхтөн амьтны зүйл бүрэлдэхүүнээрээ Евразийн шилмэс тайгын хөхтөн амьтны бүрэлдэхүүнтэй ойролцоо. За хинтийн нурууны дархан цаасдах газарт Монгол улсын улаан намд орсон 5 зүйлийн амьтан 4 зүйлийн шуу бас байдаг байна. За хинтийн улсанд хамгийн түгээмэл тархсан амьтан бол сааралч хүн байна. Шар өнөг, хүрэн баавгай, шилүүс, дорго, ойн булга, нохой зээх, хээрийн солонго, бууг, одоо бодон гахай гэх мэт амьтад бас байдаг. Мөн түүнчлэн хинтийн нурууны дархан цаасдах газарт нэлээд хэсгийг нь мэрэгчд хөхтэй амьтад эзэлдэг байх нь. Эдгээрээс дурдвал сүлт, зурам, жирэх, хэрэм, огтон, сохор намин зэрэг 19 зүйлийн мэрэгч амьтад бас байдаг. Мөн түүнчлэн олон төрлийн шавж, хортон шавж ялангуяа тэнд их байна, модыг иддэг. Олон төрлийн нүүдлийн ба нүүдлийн бус шувууд байна. Тэр олон том гол мөрөнд олон төрлийн загас байна. Жишээл тул загас гээл байж гин. Ийм сайхан нутаг байгаа манай хинтийн нуруу. Их эзэн Чингис хааны өлгийн нутаг хинтийн нуруу. Их хинтээ бага хинтийн нуруу манай монголчууд сайхан аялцгаагаарай. Аялахдаа миний байг захиад гэдэг юм цэвэрхэн аялаараа хоггүй аялаараа гэдэг үгийг байнга хэлдэг. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Хинтийн нурууны талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.